Сайн байна уу? Төсөв гэж юу болох тухай та надад энгийнээр тайлбарлаж өгөөч. За тэгье. Төрөөс өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд татвараар дамжуулан хөрөнгөлүүлсэн хөрөнгөө хэрхэн юунд зарцуулахыг илэрхийлдэг төрийн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн санг төсөв гэнэ. Монгол улсын нэгдсэн төсвийг нэгэн төрөвч гэж бодоод үзье л дээ. Энэ төрөвч рүү эхлээд мөнгөө хийн, дараа нь мөнгнөөс авч зарцуулалт хийн. Төрөвч рүү орж байгаа мөнгийг орлого, төрөвчнээс авч байгааг зарлага гэнэ. Төсвийн нийт орлого нь татврын болон татврын бус орлого тусламжаас бүрдэнэ. Орлогын дийлэн хэсгийг татврын орлого буюу эргэн, аж ахуй нэгжийн төлдөг нэмэн үртгийн, орлогын, хөрөнгийн болон онцгой зэрэг албан татврууд бүрдүүлдэг байна. Нийт орлогоос тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын сан болон ирээдүйн өв санд хуваарлаж, үлдсэн орлого буюу төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор төсвийн зардлыг санхүүжүүлдэг. Хөөх, Монгол улс тэгвэл сан бүрдүүлж яадаг байх нь? Тэгэлгүй яах вэ? Ирээдүйн өв сан гэж уул уурхайн салбраас төсөвт төвлөрч буй орлогын тодорхой хэсгийг ирээдүйн хойч үедээ зориулан хадгалж буй сан хэлдэг бол төсвийн тогтворжуулалтын сан нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах зорилготой байдаг. Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардлаас бүрдэх бөгөөд төрөөс иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн үйлчлэгээ үзүүлэх, аюулгүй байдлыг сахин хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчид, баг шимчнэрийн цалин олгох, төрийн өмчит байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх гэх мэт чиглэлийг гүйцэтгэхэд зарцуулагддаг. Тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын зөрүүг төсвийн тэнцэл гэх ба зарлагаас давсан орлогыг ашиг, орлогоос давсан зарлагыг алдагдал гэнэ. Төсвийн алдагдлыг засгийн газрын бонд гадаад зээлийн их усүрээс санхүүжүүлдэг бол ашигыг дараа оны төсвийн их усүрт зарцуулдаг байна. Одоо харин нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондох харилцааны тухай тайлбарлаж өгье. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын, орон нутгийн, эрүүл мэндийн даатгалын сангийн, нийгмийн даатгалын сангийн гэсэн дөрвөн төрлийн төсвөөс бүрддэг. Улсын, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвүүдийг улсын хурал баталдаг бол орон нутгийн төсвийг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталдаг. Улсын төсөв нь нэгдсэн төсвийн 80 гаруй хувийг эзэлдэг ба Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурал, засгийн газар, яамд болон түүний харьяа байгууллагуудын захиран зарцуулах төсвийг хэлнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ерөнхийлөн захирагчид хамаарах төсөв юм. Төсвийн алдагдaltaй үед улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгодог бол ашигтай тохиолдолд улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө тооцож олгох ба үүнийг орлогын шилжүүлэг гэнэ. Үүний жишээ нь орон нутгийн хөгжлийн сан юм. Энэ сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Сангийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн шийддэг тул төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог дэмжих, хяналтыг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэдэг юм. Аймаг нийслэлийн засаг дарга өөрийн орон нутагт цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын зэрэг, засгийн газрын зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж байдаг. Эдгээрийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг нийслэлийн төсөвт улсын төсвөөс хөрөнгө олгох ба үүнийг тусгай зориулалтын шилжүүлэг гэнэ. Эдгээр шилжүүлгийн хэмжээг улсын хурал баталдаг. Төсөв хооронд шилжүүлгүүд хийгдэж байдаг байх нь? Яг тийм. Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого нь нийгмийн даатгалын хуульд заасанчлан ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон улсын төсвөөс олгосон санхүүжилтээс бүрдэнэ. Уг орлогыг хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, жирэмсэн болон амардсан эхийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, үйлдвэрлэлийн осол болон мэрэгжлээс шалтгаалсан өвчний гих зэрэг нийгмийн анхаарал шаардсан бүлгүүдэд чиглэсэн олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж төлбөрт зарцуулдаг. Дөрөв дэх буюу эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нь төр, иргэн, байгууллагаас төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрдэх бөгөөд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тулсан үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг байна. Төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянан тайлагнах гэсэн үе шатууд нь тасралтгүй үргэлжилдэг үйл ажиллагаа юм. Эдгээр үе шатууд нь төсвийн тухай хуульд заасан хугацаанд хэрэгждэг ба үүнийг төсвийн цаглбар гэдэг.
Хөөх, сонирхолтой юм аа. Олон шин зүйл сурч төсвийн тухай ойлголтоо сайжруулж чадлаа. Танд баярлалаа.